Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Бэби уйлаас гээ. Яагаад уйлсан гэсэн чинь Эдминд хөө цамцыг харъя. Эдний бульдозер цамц өмссөн байхгүй. Тэгсэн чинь бэби миний бульдозер трак цамц хаана байгаа гэд. Пүүх. Бэби ээж нь хөдөө цамц аваад ирсэн. Ее. Baby. Ее. Гоё нөө. Baby. Энийг өмсөх юм уу? Yeah, okay. Миний өчгөр нөөс гараад байна. За ээж өмсөлөөд гээ. Эвэн зүгээр уйлаа майлаа болж ийн цамцаа өмсөд гэртээ байж гин. Эвэн хувц өмсөхдөө өмсөж байгаа хувцсныхын зураг нь маш чухал ач холбогдолтой болоод байгаа. Энэ юу Эвэн? За ээж рүү гарч. Юу юм? Fire truck. Or police car. Fire truck. Өөр юу байгаа? Police car шүү дээ. Өчигдөр дараа эгчинд очисон дараа эгчих тижээмэл гэртээ тижээдэг дахианы өндөг өгөөд та нар хараа ийм олон өнгө байдаг. Бүр ийм ногоовтор өнгийн хүртэл өндөг байдаг. Тэгээд тод бор, бүдэг бор, ягаавтар эдэг. Амт нь өстө нэрээ янзтай гоё шүү дээ. Дэлгүүрийн өндөгний амтаас арай өөр эдгийн. Жохон зөөлөн талдаа. Баярлалаа дараа эгчтэй. Өнөөдрийн өглөөний цайнд би sausage, за дээр нь өндөг. Би плитээ унтраацсан биш түрүүн. Хүүхдүүдэд өндөг шараад халуун бахаар нь унтраацсан чинь. За ингээд асаач. За энэгээ сайхан шараад. За энэ круассант сайхан шарагдчихээн. За халчиж. За энэ дээрээ тавиад. Круассантын доор нь нэг egg sausage тавиад, дээр нь өндөг тавиад, дээр нь чизээ тавиад юу ээж их вэ? За тэгээд дээр нь нөгөө egg тавиад. За тэгээд өөртөө амтлагаагаар майонез юм уу кетчуп тавьж байна. Манайх болохоор юм тавих бай. Ингээд. За өглөөний цай бэлэн боллоо. Их гоё амттай болдог. Breakfast sandwich. Тhank you. Минус кетчуп ах уу? Яа. Гоё ингээд яг амтаар нь. Хараа бээд. Окей, наа. За одоо ээж. За одоо Эвэн. Одоо Эвэн шүгэлтэн. Ичээ таны бүр алга боллоо Эвнийгээр. Ой чи сайхан залуу хайцсан бай. Энэ дээ пакая үзэж байгаа мó чи. Миний хөөний шүгэлтч. Maybe one that is finished or works? Би шүгэлтэж чадчих ш. Би шүгэлтэж чадчихна. Би өсөж чадахгүйсэн. Так их шүгэлтээ болцоо. Пик юм уу? A super invention. Эван, Эднэ. За ээж хөөний шүгэлтч. Ингээд. Эднэ уруулаа урагш нь болгоош. Эднэ уруулаа урагш нь. It's a teletransport. Did you give us a demonstration? Минимич. Эванич. Эвен ингээд. Audio has built a machine and we'd love to try it. Энэ зүгээр ичээд нүд амаа дараад. Очоод ичдэг болчихсон. Харин тий. Ой, чагатай болж байгаа юм байна да. Хүн болж байгаа юм байна да чи. Ичсэн. Орлоо ээжиго. Evan, bye.
Бид гурав усан сэлтэй анги аваад дуусчлаа. Одоо 2-7 хоног үлдсэн YMC дээр энэ season. За минь хороор. Өнөөдөр өдрийн хоолнд тавцсан мах, үхрийн мах, сонгон, сормос, луун тэгээд хүч будаа эдрийг хойлоод тэгээд crumpsаас жоохон хийж барьцал дуулаад зөвхөн давс хийнэ өнөөдөр. Давс хийгээд тэгээд жижигэн митбол шиг бөөрнхий болгоод шарах гэж байна. Нэрийгээ сайн хольж баазаад ус хийхгүй. Ус ерөөсөө хийхгүй шүү. За жижигэн өндөг шиг том жижигээр хэмжээтэй болоод бөөрн хилчлөө. Одоо энийгээ шарнаа. Хариудлын тавга маш сайн халаагаад чөд жоохон масл хаяад өглөө. За дээр нь махнуудаа тавиад нэг талын жоохон сүлэгтэй болоод ирэх юм уу ерөнхийдөө эсвэл жоохон усчих. Тэгвэл маш сайхан. Халаа багтаад ингээд бүхэл тавьлаад ууранд нь болгоч. Тэгээд жижиг Brussels sprout угаагаад хажуугаар нь дэгэмчи. Өнөөдөр би мацаг барьж байгаа болохоор би бол хоол идэхгүй эргэнүүнээд 2 бэби идэхгүй юм. За ингээд хажуугаар нь энэ сайхан ууранд нь болчих ба. Өнөөдөр би мацгаа байрсан маргааш мацгаа тайлнаа. Вау, соос маань болж байна. Энэ дээр ганц хоёр зүхний хаяад хараад гаргачих. Ерөөсөө нэг 2 минут болгоод гаргана. Зүхний чинь дороо хурдан болдог. Хатан гоё өмсчихсэн. Эрмөний хоол бэлэн боллоо. Мацагтай үед хоол хийхээр эхний үед их амаргүй байдаг. Сүүлдээ мацаг ингээ бариад ахаар эндээ дасчдаг. Тэгээ хоолныхоо амтыг баримжаагаар хийгээд тэгээ арай жоохон ихэвчлэн тааруулсан байдаг. Жоохон багтсан бол идэж байгаа хүмүүсүүд маань дээрээс нь жоохон давс перц хийх ч юм уу эсвэл жоохон сой соус хийгээд идчихдэг. Одоо ингээд би мацаг бариад жил баг хагас болж байна. Тэгээд одоо энийг хараад бол ямар ч өлсөх мэдрэмж төрөхгүй. Сүүлдээ ингээд дасчдаг бие махбод маань яг энэ өдөр би мацаг барьдаг даа гэд хүлээгээд авчдаг юм шиг байгаа. Эрмөө минийхөө хоолоо идэрэ. Өнөөдрийн тань мэдхүйн цагаараа та бүхэнтэйгээ цонхны гүйдэг тавцан хэрхэн цэвэрлэх талаар хуваалцъя гэж бодлоо. Үүний тулд надад бэкон сода буюу хүнсний сод, уксус буюу винегер 2 байхад л хангалттай. За би энэ жижиг шүршдэг савн дотор тал нь уксус винегер, тал нь хүүтэн бүлээн ус хийцэн байна. Энэ холимог маань маш сайн цэвэрлэгээний шингэн болж чаддаг. За ялангуяа цонх тойл арчхад үнэхээр сайн шүү дээ. За нэрээ та нарт нэрээ өмнөх видеотэй блогуудаар хийжсэн. Яг энэ удаа та нартаа харуулъя. Манай хоёр беби ч энэ цонхыг сайхан завартуулж өгнө шүү дээ. Ингээд их амархан гарын хий болгочдөг. Гадагшаа гарахтаа ингээд энэ дээр ингээ гараараа дарсаар агаад. За одоо энийг бүр нилээ гарын хий болоод халтайсан болцсон байна. За тэгэхээр энийг хэрхэн өнгө оруулахыг та нартаас харуулъя. Шингэн уусамлаасаа шүршээд сайхан даавгаар арчиж аваад болоо. Халтайсан хаалга маань 1-2 минутын дотор ийм гоё цэвэрхэн болчлоо. Анзаарч байна уу та нар? Ямар ч хөөхтийн гарын хий байхгүй болцсон байгааз. Тийм болохоор уксус винегер маш сайн цэвэрлэгээний уусмал болж чаддаг. Хүнсний содноос цонхны тавцан дээрээ сайхан тараагаад винегер ус хоёроо хольсон уусмалаараа цонхны тавцан дээрээ шүршээд
Би нэг 3 сар бодлоод хүүхдүүдийн шүдний сойзыг сольдог. Тэгээд хайдгуу. Заримдаа юм цэвэрлэгээний юмд ашигладаг. За энэ сойзоор цогцлохоо тавцал ингээ сайхан угаагаад өгнө. За ингээ сайхан чигтэй ачуураар цэвэрлээд авчна. За нөгөө халтайсан цонхны тавцсан маань ийм гоё өнгөтэй болсон. Ерөөсөө 2-3 минутын дотор. Зарим ээжүүд тэрэг болж магадгүй. Амжаал. Аав нь ажилдаа явсан чи бэби явуулахгүй гинэ. За аав нь ажилдаа явлаа. You played garden? Эвэн аав ажилдаа явлаа шүү дээ. Бэби аавд эрхэлж өгч. Mommy, put candy here. Put candy here. Put candy here. Okay, good night. Candy, mommy. Миний аава баяртай гэрээ минь. See you tonight. Юу tomorrow аав хайчих нь. Good night. Баларч. Тэ аав хайчих нь. Оо чүү гинэ. Би дөнгөж сая энэ цэцгнийхаа усын солиод шинэ ус хийчлээ. Энийг би ерөнхийдөө нэг 2-7 хоноод юм уу 3-7 хоноод усын сольдог. Шинээр хуучин усыг асгаад шинээр бүлээ ус. Миний хумсны лаг амар унтсан шүү дээ. Хуучин усыг солиод тэгээ шинээр ингээд бүлээн хүүтэн ус хийгээд орхичдөг. Энэ дотор нь хийсэн байгаа цагаан нь болохоор хиймэл цэцэг. Энэ хоёрыг би яг нэг өдөр нэг газараас авч яасан. Та нар хардаа шал өөр байгааз. Энэ болохоор юм жижигхэн, намхан, тэгээд арай юм бүдгхэн цайвар ногоон өнгөтэй. Энэ маань болохоор юм өндөр, юм сагсар ургаад гүнзгий ногоон өнгийн навчтай. Яагаад вэ гэхээр миний бодлоор энэ маань юм хөрсөнд хар шороонд ургадаг байхгүй юу? Энэ болохоор усанд ургадаг юм. Энэ ялгааны болов гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна? Хараа бүр шал өөр байгааз. Намайг ахвал бүр хоёулаа яг адилхан хэмжээтэй адилхан цэцэг байсан. Энэ одоо монголоор юу гэж дууддаг юм болоо би мэдэхгүй байна. Ийм байдаг шүү дээ. Одоо та нар хараад анзаарч байна уу? Нэг ийм мод би ямар нэртэйг нь мэдэхгүй байна. Тэгсэн чинь харин бүр манад за доод нь 5 жил амьдарч байгаа. Би хауст орхоос өмнө Лейсигээс өмнө баг авлуу. Бараг 6 жил ч болж иж магадгүй юм байна манад. Тэгээд ер нь бол арчилгаа шаардахгүй. Гэрт гоё өнгө нэмдэг, гоё цэцэг, амьд цэцэг ч юм уу, амьд ургамал авъя гэж гэртээ бодож байгаа ээжүүдэвэл би энийг санал болгоно. Тэгэхээр дунд нь би ингээд гоё хиймэл цэцэг ч юм уу ингээд гоё өнгө оруулахаар дунд нь хийчдэг байхгүй юу? Тэгэхээр бас их гоё өнгө чимдэг. Хоёр мөнгө усанд оруулж ийн. Богигийнх нь өнөөдрийн ажил дуусгаад. За бүгдээрээ хамраарай. Маргааш уулзъя. Энэ хэм бэ? Эвэн. Минь goodbye. Night. No, bag it. Bag it. Юу гэдэг вэ? Night.